бүх зүйлийн төгсгөл ортож тэнгэр газар бүгд төгсгөлдөө хүсээ хүний оршин тогтнол төгсгөл болох өдрөөс хүн яхан зүгтж чадах билээ Бурхнаас имэдэг түүний гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүс Бурхны зүгт байдлын илрэлтийн өдрийг харахгүй байж яаж чадах юм бэ Тэд сайн сайхан байдлынхаа сүүлчийн шагналыг хүртэхгүй байж яаж чадах билээ Чи сайныг хийдэг нэг нүн эсвэл ёрын мог хийдэг нэг нүн Чи зүгт шүлтийг хүлээн аваад дараа нь дуулууртай дагдаг нэг нүн Эсвэл зүгт шүлтийг хүлээн аваад дараа нь харагддаг нэг нүн Чи шүүхсөлийн өмнө гэрэлд амьдардгүй Эсвэл харанхуйн дунд үхэрсдийн оронд амьдардгүй Төгсгөл чинь ерөн шагнал байх уу эсвэл шийтгэл байх уу гэдгийг Хамгийн тодорхой мэддэг хүн чи өөрөө биш гэж юу Бурхан бол зөв гэдгийг хамгийн тодорхой мэдэж Хамгийн гүнзгий ойлгодог нэгэн чи биш гэж юу Тэгвэл би авч явах байдал болон Зүрх сэтгэл чинь яг чухамдаа ямар вэ Чи Бурхны төлөө хэрэг оргисон бэ Түүнд хэрэг гүнзгий шүтэн мөрөгдөг вэ Түүнд хэрхэн ханддгаа чи өөрөө хамгийн сайн мэддэг болсон Яг ямар төгсгөлтэй байхаа чи хинээс ч илүү сайн мэдж байх ёстой Бурхан чамд дүнээсээ хэлж байна Бурхан зөвхөн хүн төрлөختнийг бүтээж Чамайг бүтээсэн болооч Та нарыг сатанд өгөөгүй Түүний эсрэг тэрсэж Түүнийг эсэргүүцэж Улмаар түүгээр шийтгүүлэхэд тэр та нарыг зориуд хүргээгүй Зүрх сэтгэл чинь хэтэрхий Гүжүүд бие авч явах байдал чинь хэтэрхий Жиг шүүртэгээс болоод Та нар энэ бүх гайхамшгийг хүртэж байгаа биш шүү Тэгвэл ямар төгсгөлтэй байхаач бас Та нар өөрсдөө тодорхойлж чадах биш үү Төгсгөл чинь ямар байхыг та нар зүрх сэтгэлдээ Хинээс ч илүү сайн мэддэг биш үү Төгсгөл чинь ямар байхыг та нар зүрх сэтгэлдээ Хинээс ч илүү сайн мэддэг биш үү Бурхан хүмүүсийг байлдан дагуулдгийн шалтгаан нь Тэднийг илчилхийн төлөө Мөн чамайг илүү сайн аврахын төлөө байдаг Энэ нь чамаар мөгөлдүүлэхийн төлөө байдаггүй Чамайг зориуд сүрлийн там руу алхуулахын төлөөч байдаггүй Хайрах чинь бүгд чиний нүглээс болохгүй гэж юу Энхүү сайн сайхан эсвэл хором мочин Чамайг хамгийн сайн шүдэггүй гэж юу Чиний төгсгөл ямар байхын хамгийн сайн нотолгоо энэ биш гэж юу Чиний төгсгөл ямар байхын хамгийн сайн нотолгоо энэ биш гэж юу